За энийг үзэж байгаа танд болоод Монгол хүн болгонд хамаатай нэг чухал нэг сэдвээр хэдүүлээ ярихгүй болохгүй нь яагаад тэгэхээр Монгол Улсын ерөнхий сайд тасан саад гэх гэж Санжийн Баяр 34% хувьцаа эзэмснээс болоод бид нар өртөө олчлоо гэдэг энэ ойлголтыг бол олон жилийн турш тасралтгүй түгээж байна. Тэгээд энэ буруу ойлголт төрөгдөл гэдэг нь бол нөгөө шудраг бос нөгөө хүч тэнцвэргүй гэрээнээсээ илүү уршигтай. Яг тэгэхээр энэ идея гэдэг нь цаашаа хэрэгжих биелэлээ олох ингээд Монгол улс 34% хувьцаагаа тавьж тух эрсдэл бол ингээд үүсээд явчихна. Тэгээ энэ залруулгыг жишээ нь Баяргаа ингээд нэг амар хувь дээрээ хүлээж аваад гомдоол тэгээд тэр эргэн тойрны одоо баабар гэх мэт нэг тийм асар хоцрогдсон, асар бүдүүлэг өөрөө энэ маркет эдийн засаг за тэгээ капитализм гэдэг юмыг огт ойлгоогүй энэ нэг хүмүүсээрээ ийм гэрээний асуудлыг одоо хөндөж байгаа иргэд залуучууд руу дайруулах, доромжлох гэх мэт ийм юм одоо болмоор байна. Амар бүдүүлэг, үнэхээр амар хичмээр биш үү, хичмээр харагдчих шүү гэж бол хэлмээр байна. Яг тэгвэл энд бид нар ирээдүй ярьж гин, эдийн засаг ярьж гин, Монгол улсаа ярьж гин гэдгийг ойлгоорой. Тэгээ бид нар Монгол улсын хувьд бол энэ Rio Tinto гэдэг үндэстэн намсан корпорацтай хоёр статусаар зэрэг харилцаж байгаа. Нэг нь мэдээж татвар татах хэрэгтэй төр засгийн газар, хоёр дахь нь бол 34% хувьцаа эзэмшиж байгаа одоо shareholder. Тэгэхээр энэ хоёр статусынхаа талаар бид нар дор хаяж дөрвөн зүйлийг ойлгочих хэрэгтэй. Би бол энэ 2009 оны энэ муу гэрээний бол хамгийн том амжилт нь энэ хоёр дахь нь буюу бид нар ядаж л 34% shareholder-ийн статустай болсныг одоо хамгийн том амжилт нь гэж бол үздэг. Энийг яагаад гэдгийг тайлбарлана. За хамгийн нэгдүгээрт ойлгож авах ёстой зүйл бол бид нар энэ 34%-аас татгалзж ээж, энийг золиослж ээж, татвар татах буюу амнаа тавах хэрэгтэй болохгүй. Энэ хоёр статус бол хоёр тусдаа юм. Тэгэхээр баг өөрөө өөрсдийгөө баг юм хоёр одоо засгийн газар шиг те хоёр identity дээр сэтгэж сурах хэрэгтэй энэ асуудлын тухайд. Эхний тэр такс татвар татах эрхийн хувьд бол эн чинь нөгөө jurisdiction гэж хэлдэг. Энэ нь өөрөө төрийн өөрийнх нь оршихуйн баталгаа язгуурын эрхэд хамаарч явдаг. Хоёрдугаарт болохоор энэ нь хэдийгээр өөрийнх нь нөгөө язгуурын эрх одоо jurisdiction нь мөн боловч үүнийг хэрэгжүүлэхэд нөгөө тогтсон одоо жишээ нь шууд автоматар 20% татах эрх гэх мэт одоо байдгүй учраас тодорхой хэмжээний одоо саад бэрхшээлүүд үүсдэг, процесс үүсдэг, өртөг дагалдаж гарч идэг. Энэ эрхээ хэрэгжүүлэхэд бол тийм бас амар байдгүй. Энийг бид нар одоо өчнөө олон жилийн турш Rio Tinto-той, оюутлагатай ингээд татврын маргаан үүсгэх ингээд олон улсын арбитрт очих, асар өндөр хүү төлөх гэх мэт ийм байдлаар бол энийг одоо эдлээд явж байгаа. Тэгээд үүний эсрэг талд бол харин shareholder-ын одоо stakeholder-ын хувь гэдэг бол ийм маргаан байхгүй. Харцангуй ийм цэвэр цэнцгэр яг л одоо 34% хувьцаа эзэмшигч юм бол цэвэр ашигаас 34% ногдол ашиг хүртэх хэрэгтэй. Дэлхийн бизнесийн үндсэн харилцааны хэлбэр юм аа. Энэ өөрөөр хэлбэл яагаад гэвэл нөгөө татврын эхний статусын эрх нь нөгөө харцангуй ийм зарчмын шинжтэй байдаг болвол энэ ногдол ашигын shareholder-ын харилцаа бол капитал суурилж идэг. Капиталын дүрэн бол ойлгомжтой. Энэ бол ил тод маш ойлгомжтой юм байдаг. Ийм ойлгомжтой эрхээ бид нар эдэлж чадахгүй явж байгаа гэдэг нэг юм зүйл байна. За тэгээд мөнгөн дүнгээр нь бодоод үтсэн ч гэсэн shareholder-ийн эрх нь бол хамаагүй хүчтэй, хамаагүй ашигтай бас юм статус болж ирнэ. Одоо бүгдээрээ бодоод үзье. 5 тэрбум долларын борлуулалтын орлоготой гэж бодоход эндээс 10% royalty гэж тооцоход 500 сая доллар тий. Харин за 3 тэрбумын жишээлх юм бол цэвэр ашиг гарлаа гэхэд эндээс 34% ногдол ашигын эрхээ хэрэгжүүлэхэд бол эн чинь 1 тэрбум долларын 2 дахин өндөр дүн болж таарна. Тэгэхээр зэрэг энийг ингээд ногдол ашигтаа төхүүлэх гээд амнаатынхаа хувийг өсгөөд явахад бол саяны миний тайлбарсан таазанд тулдгаа хэлцүүлийн таазанд бол тулна. Сая жишээлх юм бол Монгол амнаатыг буулгана гэхэд ямар их хэрүүл маргаан дагалдаж гарч ийн. Тэгэхээр өсгөнө гэхэд бол энээс бүр олон дахин маргаан бол гарч таарнаа. За тэгэхээр бид нар энэ хоёр статусыг хооронд нь мөргөлдүүлэх, зөрчилдүүлэх, нэгээр нь худалдаж авах ийм шаардлагагүй, ийм хэрэгцээгүй, дээр нь бас Монгол улсад ашиггүй юм аа. Тэгээд энэ 34%-аас болоогүй Монгол улс өрөнд орсон нь бол энийг бид нар захын одоо зүгээр нэг жирийн монгол хүн ч гэсэн мэдчихэдэг. Энэ 34% авахтаа бид нар алт цэсээ буюу баялгаа энэ балансын үнцийг тусгуулж чадаагүйгээс нэгдүгээрт болсон, ийм гэрээнээс болсон. За хоёрдугаарт нь магадгүй энэ 34% нь харин ч багадаад тудс дээр нөгөө бидний одоо хэрэгжүүлэх эрх
ирэх одоо ийм павер багддаг учраас энээсээ болж бол ингээд зардал хэтрэх, энэ зардал нь өрийн хэлбэрт орох гэдэг ийм хэлбэрт ороод явж байгаа. А 3 дугаарт энэ бүх процессыг зөвтгөж идэг. Ингээд сайн сайхан ингээд ямар ч асуудалгүй байгаа юм шиг байнга сурталчж идэг. Баяр цоогт энэ баабур гэх мэтийн хүмүүс те. Тэгээ энийг ингээд асуудлаа хөндөж байгаа хүмүүс рүү ингээд байнга доромжилж идэг. Энэ нэг ийм гэрээ нөгөө Rio Tinto-с нэг гэрээ хийцэн нэг хэсэг бүлэг ийм коллектив фракц байгаа. Эднээс болж бол Монгол улс өрөнд орсон гэдгийг бид нар бүгд ойлгомоор байна. За ингээд дүгнэлт хэлэхэд одоо энэ 34% shareholder статусыг амнаатаар яагаад сольж болохгүй вэ? Сая тайлбарлалаа. Энэ хоёр дахь буюу shareholder статус нь биднэрт энэ хүчтэй корпорацтай харилцах хамгийн хүчтэй одоо тулгцыг болж өгч байгаа ийм эрх байгаа. Тэгээ дээр нь дахиад нэг эрсдэл байгааг бас сануулахгүй болохгүй. Жишээ нь 34%-аас татгал заад амнаатыг тултлан нэмлээ гэхэд энэ маань нөгөө Монгол Улсын хууль тогтоомжоор шийдэгдэж байгаа хувь учраас нөгөө хулгайч улс төрчдийн чинь нөгөө одоо толгойн ажилтгүй улс төрчдийг тэг гишүүдийг авилгадж агаад энэ хувь хэмжээ дээш доошоо хөдлөх бас юм эрсдэл мэдээж байна. Эсвэргээрээ ногдол ашиг энэ shareholder статус бол үндсэн хөрөнгө оруулагчийн гэрээгээрээ хувь эзэмшигчдийн гэрээгээрээ хамгаалагдаж байгаа учраас бас тийм эрсдлээс харьцангуй хол байгаа. Тэгэхээр зэрэг энэ бид нар хувьцаа эзэмшиж байгаа энэ дэлхийн бизнест ингээд шууд оролцоотой болсон ийм үнэтэй, ийм хүчтэй ирэхээсээ татгалзаж үүнийгээ амнаатаар сольж болохгүй гэдгийг дахин сануулж захих байна.